Савхан аймгийн жил өстэйс мөрий даян бүхийн дэвчээнийх аймгийн арасанд орж утгын Батбаатарыг амлж авсан барилдч байна. Батбаатар нэг зүүн талд айлыг үлсийн өрцнөөс этгээд дуудлаа. За ингэж хал сэлгэж байгаа нэг этэж зүүн талдаас үрхий иттэй гэтээ түрээд хөөлөө давлаа. Савхан аймгийн жил өстэйс мөрий даян бүхийн дэвчээнийх аймгийн арасанд орж утгын Батбаатар улсын ярц хөрөд очрын ган тулгаар давлаа. За 3-ын даваан чичээрэн харцгуудад жоохон алгатайхан даваа болох нь үгүй юу? Зүүн талд этээд за барьцгүй авсарсан барьцгүй осронгод нь 2 хөдийн тахимаар хамт дайраад авсан юм байна. Тун гоё хараатай барилдчтэй. За энэ жилийн улсын баяр наадмын бүхийн таавар бол үндсэндээ жаргал баяр. За барьцгүй авсарсан барьцгүй осронгод нь 2 хөдийн тахимаар хамт дайраад авсан юм байна. Тун гоё хараатай барилдчтэй. 3-4-ийн даваанд оноо тусмыг өөрчлөгдөж байгаа. За дарсонгонд сэжээд дайрсан. За Баянгар аймгийн хүрээ маралсан Мариа төгс сэргийн гарсан ганцэргийн Жамбалд орж улсын гард Батар шохоор дөрөв давлаа. Анханасаа ерөнхийдөө өөртөө ихтгэлтэй санаачлагтай барилдаад байсан. Айруугийн барилдаан бол Сэнжигний барилдтай байсан. Сэнжигний барилдаас баруун талд нь Сугандун сэжээд гоё хонгодсон юм байна. Сугандун сэжээ тэр жигт нь хөндлөлдүүлээ түрээд арьдсан юм байна. Илэн ба сайхан элбэг дүүхэн сайхан хонгодсон юм байна. За Хөвсгөл аймгийн шинэ өдөрсөн Мэрэтөх аймгийн арсан Цэрэнбатын сандаг дөрж улсын ярцаг Батал зүйгээр дөрөв давлаа. За үнэхээр сайн байгаа барьцсангуулаа сая давлаа одоо удаашруулсан байдлаас харуулах байх. За ингээд одоо барьцсангсан. За хутгсан тойроод хутгаад өөр гიშгэл алдаад бяртай байгаагийн шинж зөрүүлээд арьдсан байна. Үнэхээр одоо бэр. За Баянгар аймгийн богдсон Мэрэ Тонгор нутаг бүхийн дэвжээний өөх аймгийн арсан Батар шох улсын ярцаг анараар дөрөв давлаа. За үндсэндээ бол одоо 4-ийн даваа болсон. Харсаг салтангуудад их халгаатай юм даваа. За аврагмын котараар машаад мордсон. За ингэж урагшаа хүнтэрч бол араар морчих гээд үнэ. Батарчтай. За үнэхээр сайхан чинь боллоо. За аврагыг давж Монгол улсын насан толон төрнө гэдэг бол бас одоо сайхан хэрэг. Архан аймгийн хайрхансан Мариата Болор Тэрэд компани Бөгүлэг Тэвчээ Баятлаг компани ивэх аймгийн арсан Оюнбаатарын мөнгө хэрэг Монгол улсын авраг мөнгөутаар давж Монгол улсын насан толны улсыг ангаад өрийхөн 9 улцгаан дугаанд орлоо. За ингэж урагшаа хүнтэрсэн байна авраг мөнгөт. За эндээс зүүн талдаа зүтгээд мөнгөрд нь тогтсон ушгсан байна. За энэ дээр биеийн шилжүүлээд одоо ингээд дээр нь түрээд дагаад хөөцсөн. Дагаж өгөөд одоо өвдөглүүлсэн байна. Бас л одоо энэ нь бол өөрөө нэг бөхөнчлөө төрөлдааны суурьтай гэж түрүү бас хэлж байсан. За нутгийнхаа аваргаар одоо 3 давсан. Тэгээд одоо 5-ын даваанд бол мундаг аваргаар давж Монгол улсын насан толны улсыг хангалаа та тэгээд. За баруун талдааны хутгаа дутуулсан мордлоо. Тавлаа. За станаг үнэхээр сонирхолтой сонин барилдаан боллоо одоо. За баярлахаас өөр яах вэ ч одоо аргагүй. Төрийн наадмын төрүүлэх хүүхийн тааварт орж явсан бөхөр аймгийн арсан Цэдэн дөржи мөнх хоёр улсын арсан Содном дөржоор тав давж Монгол улсын насан толны улсыг хангалаа. Шуудагны версэнс татахгай Содном дөржийн цүү хөл их цөмрөөд гიშгсэн тэн дээр нь мэдрээд дагаад мордсон байна. Одоо удаашруулсан байдлаар Содном дөрж хутгаад дутуудсан. За энэ дээр нь цөмөрсөн тэр Содном дөржийн цүү хөлийг их цөмөрчгсөн тэн дээр нэг мордсон. Хоошо алхуулалгүй яг өсгийгөр нь их гоё мордсон. За. Батарш. Дуугаа авалцсан барилдаанууд гарч байна да. За яг хөлд орсон хөлд орох. Анд жоохон дээш чи дээшлэхгүй мөр зүгээр чоно гарын авчмаар юм шиг байна. Батар суулгасантай орсон. За барилдаа хэлсэн. За өргөлөө мушигла тавла. За энэ Архан аймгийн Цэнхэр сумаас Монгол улсын заан цолтой бөх зааны улсыг ангаж байна. Улсын ярцаг Батарч. Хаяад албан спортын хороо бүхэлдээ хэмжээ нутгийн буян групп Санаас өргөж зүүн талдаа мушгаад клуб барьцтай байсан учраас одоо ингээд
Гардаа өвдөглүүлсэн манаас Бяраар ерөнхийдөө бас Баатарчин бас илүү ч юм уу гэлтэй бас харагдаж байна тийм үү. Ер нь бол одоо Баатарч харцаг бол ер нь илүү л одоо Бяртайваг харагдаж байна. За. Зүүн талаараа зулгсан да. За давхар шуудгийн нэрсэн дөрсөн бүрэн төгсөрсөн. За машигла түрээд болоо. За одоо сэтэрний давуу талыг харууллаа. Давхар шуудгийн нэрсэн болоод ирчих байна. За ер нь бол одоо бүрэн төгсөрсөнгийн бэлтгэл бол одоо их сайн байгаа юм байна. Хитрхи их бас тонгойдог, ер нь тонгойхгүй их сайхан. Хүндийн төвөө их амархан алддаг гэж одоо ярьдаг шээ тонгож өрөлдөхөөр хүний толгойн хэсэг бол одоо хүндийн төв байдаг гэж. За ингээд толгой зөрүүлээд ингээд голлоод том биетэй хүн бол нэг ингээд нөмрөө дайрчих юм бол хэцүү л те. Яваад Ер нь бол одоо гараа. барьсан юм нэг. Нилээн одоо бас Тойруулаад татлаа өхөлдлөө. За зүүн толгойн нэрсэн тойруул татаад давхар ус өхөлдөөтэй давлаа. Барьсан. Онцгой бэлгийн газрын бүх сүлд спорт орны бүх Монгол улсын авраг намсрай живийн бацар улсын ярцаг Баатарчаар 8 давж Хараад 1999 жилийн он баяр наадмын үндэсний бүхийн барилдаанд үзүүр төр бололтоор шалгарч үлдлээ. Шуудгнаас татахтаа бас давхар өхөлдөөтэй харуулсан. За хөлийн зэс барьцыг өрөөлөд дөхөө өгсөн. Барилдаа эхэллээ. За зүүн талын хөлийг бол сүрхий хүндлэн Эрхийг үедээ бүрэн төгсөрсөн Батсүрийн. За татлаа зүүн хотголоод дутуудлаа. Хотгоор дэрэн шүү. Хотгоор дэрэн шүү. Зүүн талдаа маш гिचхгүй л. За сүрхий барьсан дүрсэндээ. Хөндөрч болохгүй шүү. Толгой зөрүүлээд урдаас 1-4 толгой нөргөөр ирсэн. Хөндөрч болохгүй. Зүүн гаралаараа сүрхий яг хал зурдлаас нь шуудагдсан байгаа Завраг Батсүр. За түрээ төвөө. За энэ Монгол улсын аврах сувтай бүхнийгээр нэмэгдлээ. За нэмжлтийг бол сөхөн дэдэлдэг Монголын ард хүмүүс олон жил хүссэн хүлээсэн. Одох юм бол одоо цагаан болохоор үнэхээр амархан болтгоо гэж одоо бас улсууд ус ярьдаг те. За үнэхээр одоо сайхан урамтай сайхан мэрлээ. За энэ Монгол төрийн баяр наадмын төрөө бүх Овсын цэнхэр хязгаараас тодорч байна. Овс аймгийн давсан Мари талдар спортын ороо гацуур төрөв. Овс нургалын бүх Монгол улсын арсан бүрийн бүрэн төгс улсын авраг Батсүрээр 9-5 төрүүлж Монгол улсын авраг солны улсыг ангалаа. За Батсүр авраг бол гэхдээ одоо төрийн баяр наадамд 3 жил дараалан үзүүр төрөнд үлдэнэ гэдэг бол одоо үнэхээр эзэгээр төрүүлж чадаагүй ч гэсэн үнэхээр бол том амжилт юм шүү тийм ээ. Үнэхээр том амжилт. 3 жил дараалан одоо төрийн их баяр наадамд энэ одоо бүх хөгжиж байгаа мэрэгжлийн бараг болж байгаа энэ үед бол одоо ингэж одоо энэ сайхан хүчний хүчтэй хөгжиж үзүүр төрөнд үлдэнэ гэдэг бол үнэхээр одоо том амжилт. Энэхүү Овс аймгийн давс сумын ариад Овстон бүрийн бүрэн төгс төрүүлж Овс аймгийн овд сумын ариад Сүбаатар аймгийн онцгой байдлын газар Хяман констракшн компани Овс нуур дэвжээний бүх улсын авраг намсрай живийн Батсүр 8 даван үзүүрэлтэй.